Тасцууданд хөдөөгийн мал малчид зутрахын хажуугаар өдөртөө харьцангуй дулаан байгаа учраас Ховд аймгийн Булган сумын Булган голын мөс хайлж урсан тус холын дагуу өвлжиж байгаа айл өрхөд өвлийн энэ хүнд үед усан давтахад хүрээд байна. Булган голын айн сав дагуу тус сумын алаг толгой багийн 50 гаруй малчин өрх өвлжиж байгаа бөгөөд бараг бүх айлууд усан давтаж малын хэвтэр бууцаас эхлээд өөрсдийнх нь амьдралд ч тулгамдсан асуудал болж байгааг хэлж байна. Өвлийн хачир бол эркэндээгэр орно гэдэг төвөгтэй хөөчн усуд хэлдэм байна. Энд арга хэмж аваад энэхээр бидний амьдралд бол энэхээр хэрэг алга. Гол дагуудаа бол ерөнхийдөө хачир их гэрж малын бэлчээрийг устгасан гүнд байдалд байна. Одоо ерөнхийдөө хавар болвол бас нэлээд шар усны үер уснэр нь одоо ерөнхийдөө мал эцэн турн бас нэлээд гүнд болох байхаа. Булган сумын удирдлагууд тухай бүрд нь өөрсдийн нөөц бололцооныхоо хэрээр зохих арга хэмжээ авч ажиллажээ. Гэсэн ч өдөр ирэх тусам голын хайлаа нэмэгдэж байгаа учраас айл өрхүүдэд цаашдаа нүүлгэн шилжүүлэхээр төлөвлөж байна. Одоо бол энэ бас л одоо хүүтрэг шинжтэй хайлаа нэмэх ийм байдалтай байна. Тэгэх юм бол үнэхээр одоо хүндрэл үүсэх юм нөхцөл байдалтай болчиход байна. Тэгээд сумаа онцгой хэмжээс ерөнхийдөө малчтаа болвол одоо бүр болохгүй бол ер нь үүх бэлтгэл хийгээч хангаач гэсэн ийм зөвлөмж хөргүүлж байгаа. За тэгээ ер нь цаашдаа бол голын голдролыг одоо бас засч сууг шуудууд татах талын хүсэлтийг бол малчид тавьж байна. Тэгээд энэ асуудлыг бол бид газар гисэх үед бол зохион байгуулж болох байхаа гэж ингэж бодож байна. Тэгээ малчид маань бас өөрсдөө энэ цаа анхаарал тавих хэрэгтэй. Тооцоо судалгаа төсөө одоо багийн дараа сумын засгийн дамжуулаад бидэнд өгөх шаардлагатай. Тэгээ энэ тохиолдолд зохицуулж болох байхаа гэж ингэж бодож байна. Үүссэн нөхцөл байдалтай Ховд аймгийн засаг дарга галсан дондог хөдөө орон нутагт ажиллахтай газар дээр нь танилцлаа. Зөвхөн өвлдөөч биш хавар дулаархаар шар усны үер болох өндөр эрсдэл байгаа учраас аймаг орон нутгийн зүгээс зохих асуудлыг шийдвэрлэн учирч болох бэрхшээлээс урдчлан сэргийлж ажиллахаар болсон юм.